газрын доройтлыг сааруулж, экосистемийг тэтгэх шинэлэг механизм. Их байгаль дэлхийд ээлтэй мал аж ахуй эрхэлж, экосистемийн үйлчлэгийг тэтгэх шинэлэг механизмыг хэрэгжүүлэх санаачилгаыг Баянхонгор аймгийн Баян цагаан сум гаргаад байна. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 2021 оноос мөрдөгдөж буй хуулийн дагуу малын тоо толгойн албан татварыг хураах, зарцуулах журам баталсан бөгөөд сан байгуулж тус механизмыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тэгээ бид нар сангаан байгуулахаар иргэдийн хурлын тогтоолын журмын хууль зүйн яамд хөргүүлээд тэгээд хууль зүйн яамнаас бол одоогоор хянаад ямар нэгэн хариу ирүүлээгүй. Энэ бол жоохон хүлээлтийн байдалтай ингээ байж байгаа байхгүй. Тэгэхээр бидний хувьд бол одоо үндсэндээ бүх малыг татвар авахтаа хонин толгой шилжүүлээд 800 төгрөгөөр аваад за үүнийхээ одоо 300 төгрөгийг нь бол хонин толгой дотмын 800 төгрөгийн 300 төгрөгийн болохоор зэрэг бэлчээрийн даацад одоо малаа тохируулан өсгөж үржүүлж байгаа малчтад одоо буцаа олгох зорилготой. За 350 төгрөгийг бол үндсэндээ одоо яг татварын малын тоо толгойн албан татварын одоо тэр зарцуулах 12 зүйлгээд одоо заасан байгаа. Энэ 12 зүйлийн хүрээнд одоо малчид өөрсдөө төслөө бичээд санаачлага гаргаад ирэх юм бол энд нь одоо олгох. За үлдсэн 150 төгрөгийг бол иргэдийн хурлаараа одоо баталж яг орон нутгад одоо 12 зүйлдээ нийцж байгаа шаардлагатай ажлыг санхүүжүүлэхээр гэвч байгаа. Баян цагаан сумын гаргасан энэ санаачилгыг сангийн яам зөвшөөрч сан байгуулбал сум малын эрүүл мэнд, үржлийн ажил, тэжээл, ус хангамж, биологийн олон янз байдлын хамгаалалтыг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлаа өөрсдөө шийдвэрлэх, сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх боломж бий болох юм аа. Их байгальтай ээлтэй хандацгаая. Эншүр төсөл